우리 조그래 보고 싶은데 이거 사서 됐을게. 앞쪽으로. 여기서 뭐 기다리게 봐. 사서 됐을까 좀 봐. 아, 꼭 맞추셨네. 가서 또 그렇지. 습으로 가서 그렇지. 몸이 좀 뜨거워지는 거는 괜찮죠, 네. 두고 cái nét vẽ cái thành 그쪽으로 가서 그렇지. 아, 거의 사연으로 일찍 들어가야 되나. 진짜 마모그래프다 하면 thì 요니 있죠. 저 색진 글자가 서초도 아, 찍었어요. 솔직히 마모그래프 다 маш хатаа 네. За ихсэн хотын Wuhan University-гийн харьяа одоо эмнэлэгт өнөөдөр хэвтээд шинжилгээнүүд өглөө. За миний өвдөг бол ерөнхийдөө гайгүй гарсан. Ер нь миний өвдөгний хоёр нөхөр маш их шархирж өвдөж дуугардаг. Одоо хагас суултан дээр бол айгүй муу шатаар дээшээ доошоо өксөх буухад бол айгүй хөвчтэй байдаг. Тэгээд өвдөгний шинжилгээг өгсөн чинь харин таны насны хүн одоо иймэрхүү зэргийн өвдөлттэй гэдэг бол болно гэж байна гэж бол хэллээ. Баг зэрэг яг баг залттай байдаг, гүлгэр байх хэрэгтэй хэсэг нь баг залттай байна гэж хэлсэн. Гэхдээ яг 20 настай хүнд бол иймэрхүү өвдөг бол айгүй муу. 40 настай хүн бол энэ зэргийн илэгдэлтэй өвдөгтэй байх. Гайгүй гэж хэлээд надад одоо та бүхэнд харуулъя. Им бичиж өгсөн 4 төрлийн им. За тэгээ 4 төрлийн имээ бол яг өвдөж байгаа үедээ 2 сарын турш уугаарай гэдэг ингээд бичиж өгсөн байгаа. Тэгээ им ч гэсэн 4 төрлийн им 2 сар уух юм айгүй боломжийн үнэтэй. Чатаар суугаарай. Тэгэнгүүтээ би бас давхар нэг энэ сорилттой байгаа. Хөхний шинжилгээ өгөх гэж ерөн Солонгос улсыг зорж ирсэн. За тэг хөхний шинжилгээнд өнөөдөр эход харууллаа. 5D эхо тэгээд бас эрентгийн зураг өглөө, мамографт орлоо. Тэгээ мамографт ороод л болоо юм багсан тэр дөрөө ерөн зүгээр guest decision буюу хариунууд нь гараад эдийн шинжилгээс авлаа. Эдийн шинжилгээ жоохон аймаар юм байна. Гэхдээ бол мэдээ алдуултаа орсон учраас нэг өвдсөнгөө одоогоос 2-3 цагийн дараа мэдээ алдалт нь гарахаар жоохон өвдөх бах. За тэгээд өнөө шөндөө Wuhan эмнэлэг юм байна. Wuhan University Hospital гэдэг. Ихсэн хотод байрладаг маш том эмнэлэг байт юм байна. Ерөн хүмүүс бол Сөүлийн том хэмжээний эмнэлгүүдийг их зорд юм байна л да. Гэхдээ ер нь бол Ихсэн хот бол жижиг манайхаар бол баг хөдөө өсөв. Гэхдээ Ихсэн хотын Wuhan University Hospital бол Сөүлийн их сургууль юм уу? Одоо Сөүлд байрладаг том эмнэлгүүдтэй нүүцгээс маш чанартай шинжилгээ, үйлчилгээ, эмчилгээ хийдэг хэрнээ Сөүлд байрладаг эмнэлгүүдээс бол харьцангуй хямд үнэтэй байдгаар илүү онцлог давуу талтай байд юм байна. За тэгээ би эмчнэр гэсэн чадварлаг мундаг эмчнэр байна. Тэгээд нэг хүнийхээ одоо шинжилгээг авахдаа аюу хариуцлагатай ханддаг. Маш одоо тэгээ байнга одоо өвчтөндөө санаа тавьж сувилагч туслах хэмжээр нэрэл ингээл байнга даралт үзэл ингээ пульс үзээ хэмжээл ингээл халуун үзэл тэгэл өсөж гинөө яаж ийж ингээл байнга ерөөсө цаг тутамд өвчтнүүдийн биеийн байдлыг хянж яадаг маш хариуцлагатай бөгөөд маш гоё халуун дулаан уур амьсгалтай гоё эмнэлэг байна. За би 6 хүний өрөөнд орсон. Тэгээд хальтан харуулаас хамаагүй хүмүүс эмчилгээ хийж болохгүй болохоор манай хамтрагчтай өрөөний маань хамтрагчтай ихэвчлэн надаас баг зэрэг жоо ахмын насны солонгос эмэгтэйчүүд байгаа. Маш найрсаг. Надад ч одоо тэгэл кофе бас мандарин, банан гэл ингээл хэл мэдгүй хэрнээ би бас солонгос хэл мэдгүй. Тэгээ биеийн хэлээр ингээл ойлголцоод надад маш их сайн хандж байгаа. Угаасаа нэг 90 тэнгэртэй бүсвийн тэнгэртэй хүүхний тэнгэртэй залуу гэдэг шиг би ер нь бол айгүй их найзын тэнгэртэй хүн. Тэгээд бас солонгост ч гэсэн хэл нэвтрэлцэхгүй ээжээ бас надтай айгүй найзлах гэдэг манай өрөөний маань хэд айгүй гоё санагдаж байна. Сэтгэл санаа өөдрөг байна. Хариу бас дайжгүй гарч байгаа. За тэгээд эдийн шинжилгээгээ өгсөн учраас маргааш хэрвээ эдийн шинжилгээгээр одоо хавдар нь хортой байх нь хоргүй байх нь гэдгийг тодорхойлоод surgery буюу хагалгаанд орохгүй юу шийдвэр гарах байх. За би бол бурхан залбирахтаа хагалгаанд орохгүй одоо маргааш тэгээд за ер нь дайжгүй байна гэх намайг эмнэлгээс өгөөд гаргачихсаа гэж бодож байна. За тэгээд хэрвээ яг үнэхээр хагалгааны заалд ороод ирэх юм бол одоо хийлгэхээс өрөг байхгүй. Тэгээд одоо дахин та бүхэнд хэлэхэд хэрвээ солонгос явж эмчтүүлэх гэж байгаа бас сайн эмнэлэг хайж байгаа бол манай Ихсэн хотод байрладаг Wuhan University Hospital маань ер нь бол бүх төрлийн одоо plastic surgery буюу одоо нэг гоо сайхны хагалгаанаас бусад одоо эрүүл мэндийн төрлийн бүх шинжилгээ, үйлчилгээ, эмчилгээг болвол Сөүл хот болон том хотуудын эмнэлгээс харьцангуй хямд боломжийн үнээр яг адилхан түвшний одоо үйлчилгээ үзүүлж бас технологи нь адилхан хөгжсөн байт юм байна гэдгийг энэ ташранд үзэгчид та бүхэндээ бас хэлэх гэсэн юм аа. За ингээд надтай байсан үзэгчид та бүхэндээ баярлалаа. Тэгээ дараагийн дугаараас ингээд цувралаар орж байгаа болохоор ингээд таад маань үзээд яваарай.